Ногтлол шигэр нь хэзээ орохоор байна? Таны гарт би ухаалаг утас, хүлэглэж буй машин. Энэ картанд ч гэсэн газрын баялаг шингэсэн байдгийг та мэдэх үү? Эрчим хүчний тусгаар тогтнол, ирээдүйн хөгжлийн суурь бидний хамтын боломж юм. Уулуурхай биднээс тийм хол, эсвэл зөвхөн ногдол ашгаар хэмжигдэх сэдв гэж юу? Харин ирээдүйсэл инженерүүд маань бэлэн үү? Төр засгийн маань бодлого доктортой байгаад шийдвэрээ гаргаж чадах юм бол энэ салбар чинь дахиад ишүү илүү хийж бүтээх чадвар нь бэ шүү. Тэр доор байгаа имиж нь баялаг гээд үзэх юм бол өдөр чинь өөрөө гараад ирэхгүй, өөрөө худалдан авагчийн гарт яваад очихгүй учраас хэмжээний мэрэгчлэнүүдийг бид нар бол бэлдэж байгаа. Эдийн засгаа хөгжүүлнэ гэж байгаа бол эдийн засаг гэж юу вэ гэдгээ ядаж тодорхойлж. Сэргийгт эрчим хүч бол дэлхийн ирээдүйн амьдрал гэдгийг бид нар тооцож шít. Үеийн газрын засны одоо хагуулын салбар бол өндөр өртөгтэй 2-3 мянган метр өрөмддөг. Энэ бүхэн эцсийн дүндээ яг үгээр уурхайн зардлыг л бууруулах чиглэж байгаа шүү дээ. Монгол бол зэсийн том тоглогч. Энэ бүгдээрээ бол бид нар бахархах ёстой маа.